За яг одоо Чингисийн талбайд Монгол Улсын ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад ажлын ажил хийж байгаа Орос улсын улсын ерөнхийлөгч Владимир Путиныг албан ёсоор угтаж авах ёслолын ажиллагаа болж байна. За хөтөлбөрт зааснаар угтах ёслолын дараа Монгол Улсын ерөнхийлөгч Жилбэгдорж Орос улсын ерөнхийлөгч Владимир Путинаар их эзэн Чингис хааны өгшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Дараа нь Орос улсын ерөнхийлөгч Путин хүндэт зочны дэвтэрт гар үсэг зурна. За хөтөлбөрт тусгагдсанаар энэ үйл явдлын дараа төрийн тэргүүнээр дурсгалын зураг татуулсны дараа албан ёсны уулзалт эхлэх ёстой юм аа. За энэхүү альчил манай хоёр орны хооронд дээд өндөр түвшинд тогтмол явагдаж байгаа улс төрийн яриа хэлэлцээний үргэлжлэл бөгөөд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бүхэл салбарт өргөжүүлэн хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэхэд нэн чухал ач холбогдолтой юм аа. Альжилын үр дүнд дэд бүтээц дамжин өнгөрөх тээврэх хөрөнгө оруулалтын асуудлуудыг хамтран шийдвэрлэх, гадаад худалдааг эрчимжүүлэх замаар эдийн засгийн хамтын ажиллагааг бодит агуулгаар улам баяжуулах зэрэг томоохон зорилтуудад хүрэх боломжтой болох юм аа. За тухайлбал Монгол Орос худалдааг тэнцвэржүүлэх зорилгоор Монголын хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэр болон бусад салбарын бараа бүтээгдэхүүнийг Оросын зах зээл төнгөлттэй нөхцлөөр гаргах, Орос улсын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамтарсан аж ахуй нэгжүүдийг бий болгох, хоёр орны худалдааны төлбөр тооцоонд үндэсний мөнгөнд тэмдэгдийг ашиглах, Орос улсаас 50-100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах зэрэг асуудлыг хэлэлцэхээр бэлтгэж байна. Монгол Оросын хамтарсан Эрдэнэт Монгол Орос цэвэтмэд үйлдвэрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг цогцоор шинчилж хос төмөр зам тавих, цахилгаанжуулах, манай улсын дамжин өнгөрөх тээврийн боломжийг бүрэн дүүрэн ашиглах, Орос улсаар дамжин өнгөрөх манай бараа бүтээгдэхүүнд гайлын татвар хөнгөлөлт үзүүлэх, цахилгаан эрчим хүч газрын тосны бүтээгдэхүүнийг доктортой нийлүүлэх, Монгол улсын нутаг дэвсгэрээр Оросын холбооны улс бүгд найрамд бусдад ард улсыг холбосон томоохон дэд бүтцийн төслүүдийг эхлүүлэх зэрэг асуудлыг Оросын талд тавьж санал солилцохоор төлөвлөж байна. За мөн альчлан хоёр талын харилцан сонирхсан олон асуудлыг одоо хэлэлцэж Монголын талын зүгээс Шанхай хамтын ажиллагаан байгууллагын хүрээнд хамтын ажиллагаанд одоо манай улс ямар хэлбэрээр оролцох талаар байр суурь мөн тайлбарлах юм байна. За Монголын үндэсний олонний телевиз зэмээ магнитлагын шууд нэвтрүүлэг үргэлжилж байна. За студид Томч төвшин жаргал ажиллаж байна. Камерыг шилжүүлье. Тэгэхээр бид Монгол улсын Орос улсын ерөнхийлөгч Владимир Путиний альчлалтай холбоотойгоор Монгол Оросын эдийн засгийн харилцааны тухай хөндөж ярилцахаар студидтэй Монгол улсын гавьяа эдийн засагч Думагийн Содномгойг урьж ирүүлээд байна. Ингээд бидний урилгыг хүлээн авч манай